жижигхэн болж мөр жив 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 дэргэж нэсээ див 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 амгагаа жив 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 амгаан див 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 тофли тофли жив 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 бүжиглээ бүжиглээ див 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 тофли тофли жив 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 бүжиглээ бүжиглээ див 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 хөхөн болж мөр жив жив. Сайн байцгаана хүүхдүүд ээ. Өнөөдрийн дөрслөг урлагийн сургалтаараа энэ ямар амтан байна хүүхдүүд ээ? Зүйтэй. Шуу ээ шүү дээ хүүхдүүд ээ. Энэ хөрхэн шуунуудыг өнгийн цаасаар хийж сурцгаая хүүхдүүд ээ. Хүүхдүүд ээ, сургалтанд ашиглах хэрэглэгдэх юм бол өнгийн цаас, цавуу, хайж, балын харандаа өнгийн эсгий бол хэрэг болно. За өнгийн цас аван цаасаа хагас гурвалжин хэлбэртэй болон нуулнаа. Нуулсны дараагаар мөн доотлын эсгийг нуулж өгнө. Үүний дараагаар нуглаасынхаа дагуу гурвалжин хэлбэртэй болгон ажиллана. За ажилласан гурвалжин цаасаа мөн дундуур нь нуглан гурвалжин хэлбэртэй болгоно. Үзүүрүүдийн сайн нийлүүлэн нуглаарай хүүхдүүдээ. За ингээд шууны маань 70 хэсэг бэлэн боллоо. Мөн нуглаасынхаа дагуу өнгийн цаасныхаа доод хэсгийг ажиллаж өгч байна. За ингээд шууны маань их биений хэсгийг багш нь бас мөн дундуур нь нуглан. За ингээд битүү хэсгээр нь цавуугаа ашиглан нааж өгье. Цавуугаа сайн сатар жиг дүрхээр хүүхдүүдээ. За битүү хэсгийн дундуур нь оруулаад мөн цавууг хэсгээр дээр нь цавуугаа жиг тараан түрхье. Тэгснийхаа дараа сайтар наагаарай. За ингээд шууны маань их бие бэлэн боллоо. Үүний дараагаар шууныхаа толгойн хэсгийг зурж өгье. За дугуй хэлбэртэйгээр тойрог болгон зураад зурсан тойргийнхаа дагуу хайчлаа. За хайчилсны дараагаар цавуугаа дүрхэн урд хэсэгт нь нааж өгнө. Мөн нөгөө талд нь цавуугаа дүрхэн нана. За илүү гарсан хэсгийг багш нь хайжилж байна. За үүний дараагаар шууныхаа хушууг улаан өнгийн цаасаар наая. Гурвалжин улаан өнгийн цаасаар бас мөн нөгөө талд нь нааж өгье. За сайтар нийлүүлээд тэнцвүүлээд наагаараа хүүхдүүдээ. За үүний дараагаар багш нь нүдийн зургийг хар өнгийн эсгээ балаар тойрог хэлбэртэйгээр зурсныхаа дараа мөн хар өнгөөр будаж өгнө. Бас мөн нөгөө талд нь тойрог хэлбэртэйгээр зуран хараар будъя. За ингээд шууныхаа далавчийг хөдөлгөх өнгийн цаасаа мөн далавчныхын хэсэгт нь байрлуулан наая. Бас мөн нөгөө талд нь цаваагаа түрхэн нааж байна. Үүний дараагаар далавчны хэсгийг саруу хэсгийг нь шууныхаа саруу хэсгийг нь хайчилж байна. Хүүхдүүдээ багшийн хийсэн шуу бэлэн боллоо. Багш нь одоо шуугаа хөдөлгөж үзье. Нэг гараараа доорсон их биенээс нь бариад нөгөө гараараа шууныхаа доод хэсгээс нь татъя. Шуу маань нисчих шүү дээ хүүхдүүдээ.
ангийнхаа Facebook групп руу хийсэн бүтээлээ явуулаарай хүүхдүүдээ. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай хүүхдүүдээ.